Сайн байцгаана уу? Энэ цаг мөчид хамтдаа байгаа бүх үзэгч та бүхэндээ юуны өмнө олон улсын театрын өдрийн баярын мэндийг хүргэж байна. Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчтэй ингээд тун удахгүй та бүхэнд маань Мөнгөн мод 2024 наадам маань ёслол төгөлдөр эхлэхэд бэлэн болоод байгааг дуусгахад таатай байна. Энэ удаагийн наадмын гайхалтай онцлог зүйлүүд нь юу вэ гэвэл номинац маань нэмэгдсэн байгаа. Анх 8 номинацад нэр дэвшүүлдэг байсан. Энэ удаа 25 номинацад нэр дэвшүүлэх гэж байна. Яг одоо зочид маань улаан хевсний ёслол дээр оролцож байна. За тэгээд хөтлөгч Барсма Уянга хоёр маань улаан хевсний ёслол дээр бид бүхэнтэй хамтдаа байгаа. Хэдхэн мөчийн дараа тайзан дээрх үйл ажиллагаа маань эхлэх гэж байна. Дэлхийн ахуй үзэгчтэй Монголын урлаг соёлын салбарт өөрсдийн үнэтэй хувь нэмрийг оруулан салбартаа үргэлж манлайлж байдаг тайз болон дэлгэцийн соёл болон урлагийн тэрл одоо эрхэм чухал хүмүүсийг нэг дор цуглуулж чаддаг Мөнгөн мод наадам энэхүү 16 дахь удаага улсын дэвэр бүжгийн Эрдмийн театр хэмээх нэр хүндтэй улаан байшин дотроос та бүхэнтэйгээ яг одоо улаан хевсний ёслолоор уулзахад бэлэн болоод байна. Бид дэвэр бүжгийн Эрдмийн театрын удирдаач Юндэнтэй Мөнгөн мод 2024 наадмын улаан хевсний ёслолоос ярилцахад бэлэн болоод байна. За таны хувьд өнөөдөр шилдэг удирдаачийн номинацид мөн нэр дэвшилж байна. Сэтгэл ямар байна вэ? За маш өндөр байна. Өнөөдөр бас дэлхийн дахина театрын баярын өдөр байгаа. Тэгээд яг өөрийнхөө карьерийн хугацаанд анх удаа энэ том үйл ажиллагаанд нэр дэвшиж энэ том баярын нэг хэсэг болно гэдэг явдал миний хувьд маш том нэр төрийн хэрэг байна. Тийм учраас сэтгэл бол маш өндөр байна. Таны хувьд ажил карьерийн гараагаа дэвэр бүжгийн Эрдмийн театраас эхэлсэн үү? Энэ их айлд одоо өнөөдөр бас танаа гэрт наадам болж байна шүү дээ, тийм ээ. Тий, би өөрөө Монгол Улсын консерватор өнөөдрийн хуучнаар бол хөгжим бүжгийн коллежийн бас нэгэн бүтээгдэхүүн хамгийн анх удирдаачийн гараагаа бол хөгжим бүжгийн коллежийн оюутны симфони найрал оркестроос эхэлсэн. 21 оноос хойш Улсын дэвэр бүжгийн Эрдмийн театрт удирдаачаар ажиллаж байна. Хүлээлт ямар байна? Юу н сандрал байна уу? Догтлол байна уу? Үр дүн ямар гарах бол гэсэн одоо таамагтай байгаа вэ? Үр дүнд бол нэг ач холбогдол өгөхгүй байгаа. Мэдээж яг сэтгэл бол нэг хөдөлж байгаа, бас нэг жоохон сандрал гэх юм уу, догтлол гэх юм уу, нэг тийм сэтгэл хөдлөлийн зүйл бол бас тодорхой хэмжээнд байна. Мэдээж тодорхой хэмжээний юм хийсэн, уран бүтээл туурвсан гэдгээр нь дүгнэх учраас яг надтай адилхан мөр зэрэгцээд хоёр бас мундаг удирдаач минь нэр дэвшиж байгаа. Тэгэхээр үр дүнд бол би ямар ч хэл байсан сэтгэл хангалуун байна гэж бодож байгаа тийм. За танд амжилт хүсье. Маш их баярлалаа. Та бүхэнд бас баярын мэнд хүргэе. Бас энэ сайхан үчийн мэндийг хүргье. Үзэгчдээ бид та бүхнийг Мөнгөн мод наадмын хувцас дизайны одоо шилдэг бүтээлд нэр дэвшиж байгаа дизайнер Төвшин Заяатай уулзуулж байна. За энэ гайхалтай үчийн мэндийг хүргэе. Баярлалаа. Та бүхэнд тэгсэндээ энэ үчийн мэндийг хүргэе. За энэ 2024 оны өөрийнхөө хувьд одоо ажил мэргэжил карьерийн хувьд онцлогчтой хамгийн том үйл явдал юу байсан бэ? Миний бодлоор бол одоо яг энэ үеж ирсэн гол зорилго ч гэсэндээ тэр болоо гэж бодож байна. Цагаан сууд коллекцийг бол энэ ч дуртахгүй байхгүй. Лондонгийн тайзнаас танилцуулж ирсэн одоо цагаан зүрх коллекцороо өнөө наадамдаа нэр дэвшиж байна. Тэгээд ерөнхийдөө цагаан зүрх гэдэг зүйлийг бол нөгөө хувц загварын урлагаар хүний сэтгэл зүрх гэдэг те бүгд ингээ ариун цагаан гэгээлэг байг гэдгийг ингээ одоо жакетны одоо төрслийг одоо 3 дэлбэрээр чэйж нисгэж болгож өгснөөр энэ хувц загварын онцлог бөгөөд хамгийн одоо гол загварын маршиж байгаа. Тэгээд нийт 15-аас 20 зэрэг цагаан юм зүрх гэсэн коллекц маань бэнхүү наадамнууд нэр дэвшиж байгаа гэж баяртай байна. За Лондоны тайзан дээр цагаан зүрхийг амлиулсан бол Мөнгөн модын улаан хевсэн дээр улаан зүрхийг амлиулж байна. Тэгэхээр гайхалтай харагдаж байна. Дизайнер хүн болгоны үнэ орой юу өмсөх ч юм уу, тийшээ өмсөхдөө одоо ямархуу харагдах уу гэж санаа зовдгоо болов уу гэж би боддгийн штэ. Өнөөдрийн өмсөн хувцас ч гэсэн өөрийнх нь урлсан хувцас бах тий. Тийм. Миний энэ урлсан загвар болохоор ерөнхийдөө нүмерэг хэлбэрийн тэгээд эмэгтэй хүний гоо сайхны тодтгсон юм корсеттэй юм нөгөө классик юм чөлөөт сэтгэлийн загварыг би урлсан байгаа. Тэгээд энэ наадамдаа ингээд зориулаад ингээд хүмүүсд ирсэн байна. Төвшин Заяа маань үнэхээр гайхалтай харагдаж байна. За ёстой л нэг загварын хүн гэдэг шиг ямар гоё хувцсж ирсэн. Өнөөдрийн манай Мөнгөн мод наадмын бас чимэг болж байна. Үнэхээр гайхалтай харагдаж байна. Дэлхийд ганц
хувцас байгаа шүү дээ. Тэгэлгүй яхаа. Соёл танаас эхлэн нөлөөллийн аяны тухай одоо ярилцахад бэлэн болоод байна. За улаан эвсний ослолт маань үргэлжлүүлэн дэд хурандаа мөн хоёр хүрэлцэн ирсэн байна. Энэ гайхалтай орой мэндийг танд хүргэж байна. За баярлалаа. Юуны өмнө бас энэхүү харах хэмжээ зохион байгуулж байгаа соёл урлаг, аялал жуулчлал, спортын яамны хамт олон болон соёл урлагийн газрын хамт олондоо бас талархлаа илэрхийлье. Цагдаагийн байгууллагаас цахим орчинд хүний нэр төр алдар хүндэд халдах, за удамж талбай олон нийтийн газар иргэд харилцаанаас үүдэлтэй бие биенээ одоо үл хүндэтгэж улмаар бие эрхчлөөнд нь халдаж гэмт хэрэг зүсч шалтгаан гарах одоо үндсэн ийм шалтгаан болж исэн. За тэгээд үүнийг арилгах, за нийгэмдээ бас эерэг хөдөлгөөн үүсгэх, за иргэдээ бас зөв үйлдэлд уриалгах зорилгоор соёл танаас эхлэн арга хэмжээг хөдөлთა үйлчлэгээний байгууллага болох одоо GS25 CU гэсэн байгууллагуудаа хамтраад энэхүү аяныг бол 2024 онд бол цагдаагийн байгууллагаас амжилттай өрнөж зохион байгуулсан байнамаа. Тэгээ хамгийн гол одоо энэ нийгэмд одоо Монгол улсад бүртгэгдэж байгаа гэмт хэрэг болох нь хүний эрүүл мэндийн халдшгүй байдлын эсрэг гэмт хэрэгээс бид бүхэн хөрсөн сэргийлэх зорилгоор энэ иргэдийн хоорондоо харилцаж байгаа харилцааг бас нэг эерэг болгоё, зөв үйлдэлд уриалъя. За ер нь энэ сөрөг харилцааг бууруулснараа бид бүхэн хүний эрүүл мэндэд одоо халддаг гэмт хэргийг бууруулах юм байна гэж үзээд энэхүү аян арга хэмжээг бол одоо нөлөөллийн байдлаар зохион байгуулъя гэдэг байдлаар цагдаагийн байгууллагаас өрсөн сэргийлэх албанаас бол зохион байгуулаад амжилттай хэрэгжүүлсэн байнамаа. За баярлалаа. Ингээд таны өнөөдрийн одоо ирсэн явдал маш их баярлалаа. Тэгээд үчиг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. Уянгадаа баярлалаа. Мөнгөн мод 2024 наадмын шилдгийн шилдэг номинацид нэр дэвшигчтэй бид бүхэн яг одоо улаан эвсний ёслол дээр сэтгэлийг нь сонсохоор уулзаад байна. За яг одоо миний хажууд 2015 оны мөнгөн мод наадмын шилдэг гоцлол бүжигчний шагналт Монгол Улсын гавьяа жүжигчин Дөөр бичгийн Эрдэмийн театрын тэргүүн гоцлооч бүжигчин Саруул ирсэн байна. Сайн байна уу энэ өдрийн мэнд? Сайн байна уу? Танд ч бас энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр үнэхээр гайхалтай харагдаж байна. За өнөөдрийн хувцлалт бол яг хүн шиг харагдаж байна. Таны хувьд бол хунтур балетийн гоцлоочийн дүрийг буюу одоо гоцлол бүжигчний дүрийг маш олон удаа бүтээсэн шүү дээ. Өнөөдрийн хувцлалтандаа ер нь ямар илэрхийлэмжийг гаргая гэж зорьсон бэ? За ер нь бол яг л таагаад харчлаа. Тэгээд би Хунтнуур одоо миний анх театрт ирээд хамгийн түрүүнд тоглосон дүр бол Хунтнуурын цагаан хар хүн байдаг. Тэгээд өнөөдөр ч гэсэн бас нэг юм хүн шиг одоо харагдахыг хүссэн учраас энэ хэлсэн байгаа. Таны хувьд 2015 онд шилдэг гоцлол бүжигчний шагналыг мөнгөн мод наадмаас хүртчихсэн. Өнөөдөр буюу 2024 оны бас шилдгийн номинацид буюу шилдэг бүжигчнэр одоо нэр дэвшигдсэн байна. Сэтгэл ямар байна? Олон жилийн өмнөхтэй харьцуулахад ер нь юу бодогдож байна? Сэтгэл маш өндөр байна. Тэгээд 2 дахь нэр дэвшиж байгаадаа ч гэсэн маш их баяртай байна. Жилийн одоо нөгөө зохион байгуулалт маань бас үнэхээр гоё, үнэхээр супер болж байгаа санагдаж байна. Өнөөдөр ер нь хэр хүлээлттэй байна вэ? Та шалгаруулалтын үр дүнг ер нь яаж гаргах гэж хамгаалж байгаа вэ? За мэдээж одоо дэвшиж байгаа уран бүтээлчийн хувьд мэдээж бас энэ одоо шагналыг авчаасаа гэж дотроо бас хүсэж байна. Тэгэхээр би бас 2024 оны одоо энэ наадамд Кармен contemporary ballet-ийн Кармений дүрээр нэр дэвшиж байгаа. Тэгээд энэ дүр бол нөгөө надад намайг нэлээд юм шалгасан тийм дүр байсан. Тэгээд тийм утгаараа ер нь бол бас хүлээлттэй байгаа. За танд баяр хүргэе. Магадгүй 2015 оны үйл явдал одоо давтагдах ч юм биш үү? Баярлалаа. Амжилт хүсье. Үнэхээр үзэсгэлэнтэй сайн харагдаж байна. Маш их баярлалаа. Баярлалаа. За баярлалаа Барсмаа. Үргэлжлүүлэн бид та бүхнийгээ мөнгөн мод 2024 наадмын шилдэг хөгжимчөнд нэр дэвшиж байгаа Йочин үлзий жаргалтайгаа уулзуулж байна. За сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэндийг хүргэе. За мөнгөн мод 2024-ийн улаан эвслэл хевс шагнал гардуулах ёслолд очино гээд хэр тогтолсон бэ? Хэр наашаа яарсан бэ? За яг 5 цагта амжаад ирээгээд сая сасараа жоохон төвчрээд сандарлаа. Мөнгөн мод наадмыг би 2 дахь жилдээ нэр дэвшиж байгаа. 2024 онд болсон нэг томоохон үйл явдал бол Winter Classic гэж тоглолт болов гэж би бодож байна. Энэ тоглолтын талаар яриул. Би 2022 оноос хойш жил бүр өөрийнхөө бие даасан тоглолтыг хийж байгаа л та. Тэгээд өнгөрсөн жилийн хувьд бол Winter Classic гэдэг Дөөр бүжгийн Эрдэмийн театрт одоо хамтраад нэлээд том хэмжээний тоглолт хийсэн байгаа. Тэгээд нийтдээ 200 гаруй одоо хүн хүч оролцсон нэлээд том хэмжээний бүтээлүүдийг хөгжимдсөн. Тэгээд урд өмнөөс Монголдо тоглогдож байгаагүй бүтээлүүдийг бид сонгоод нэлээд бас шинэлэг зүйлсийг харуулахын тулд
хийсэн. Миний хувьд асуумаар байгаа зүйл нь Үлзий World төсөл бас их сонирхол татж байна л да. Олон газар Монголын одоо тэр сайхан бүтээлүүдийг үндснийхээ хөгжмөөр тоглоод энийг контент хийгээд харуулна гэдэг бол одоо Монгол хүн болгоны хувьд үнэхээр бахархалтай сайхан санагдсан. Одоо Үлзий World төсөл маань цаашаа хаана зогсохоор нислэгийн хуваар ямар хөө вэ? За тий 23 оноос хойш Үлзий World төслөө хэрэгжүүлээд л явж байна. Тэгээд өнгөрсөн онд бол Шанхай концерт хоолд бас Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлээрээ дагнсан юм бас том хэмжээний тоглолтыг хийсэн. Тэгээд одоо энэ жил төлөвлөсөн бас нэг дэлхийн алдартай концертын танхимд тоглолтыг хэрэгс төлөвлөөд яг ингээд явж байгаа. Тэгээд энэ төсөл маань нэлээд 5-аас 6 жил үргэлжлэх төсөл байгаа юм. За баярлалаа. Ингээд уран бүтээлийн сонио хачин өнгөрсөн 2024 онд болж өнгөрсөн өөрийн карьерийн онцлог үйл явдлуудаас манай үзэгчдэд хаваалцсан маш их баярлалаа. Мөнгөн мод наадам 2024 оны яг энэ наадам өөрийн чинь хувьд мартагдахааргүй сайхан дурсамжийг үлдээгээсэй гэж хүсэж байна. Баярлалаа. За баярлалаа. Уянгада баярлалаа. Яг энэ цаг мөчид Монгол улсын гавьяач жүжигчин Цэрэн Дайр зовгоотой уулзахад бэлэн болоод байна. Таны хувьд Мөнгөн мод 2024 наадмын шилдэг жүжигчнэр нэр дэвшиж байна. Энэ цаг мөчид таны сэтгэлийг сонсъё. 2025 он надад их завшаантай бөгөөд одоо их л баяртай жил эхэлж байна. Би энд нь одоо үнэхээр одоо сэтгэл их өндөр байгаа. Би ер нь энэ кино наадамд ингэж оролцсноор мөн кино минь одоо энд нэр дэвшснээр тэр дундаа би одоо энэ шилдэг жүжигчний юунд нэр дэвшиж байгаадаа үнэхээр одоо баяртай бөгөөд энэ бол миний хувьд бас тэр болгон одохгүй үзээд гэж бодож штэ. Ижидээ очих намар киноны тухайд бас найруулагч маань энэ жил шилдэг найруулагчид мөн нэр дэвшиж байна. Тэгэхээр уран бүтээлийн тухайд бас хэр урт хугацаанд зураг авалт хийв, та бүхэн маань ямар хугацаанд ирэн уран бүтээлээ үзэгчдэд хүргэв? Ерөнхийдөө нь 2 сар энэ хугацаанд хийсэн дээ. Тэгээд манай найруулагч Батбаатар өөрөө зохиол энэ бичсэн, өөрөө зохиолыг бичээд, өөрөө найруулад бүх юмыг өөрөө гардаж хийсэн. Энэ кинонд миний хувьд бол нэг сайхан ижи. Тэгээд одоо өнөө үеийн одоо манай нийгэмд их л сэтгэл эмзэглүүлээд байгаа архин донтох, арх уух, архинаас болж гэр бүл өөрөө хөөхд хань ижил бүх юмаа зовоодог ийм сэдвийг хүндсэн юм байна. Энэ кинонд бол үнэхээр одоо нэг сайхан ижи болол гэж зорьсон. Тэгээд тэр одоо зорилгод хүрсэн үгүйг одоо мэдээж яриг үзэгчтэн шүү байна. Тэгээд би Батбаатар найруулагчтайгаа мөн энэ киноныхаа хамт олон гэрги тэгшвэр энэ төргээд бүх юмд одоо миний тоглолтод маш их санаа тавьж, маш их одоо хайр халамж үзүүлж ингэж одоо тоглосон. Энд нь бол би маш их сэтгэл хангалуун их баяртай байдаг юм аа. Ингээд энэ кино минь үнэхээр энэ одоо кино наадамд нэр дэвшсэнд их баяртай байгаа. За яах вэ? Заавал байр эзлээ төрүүлдэггүй юм а гэхэд энэ сайхан наадамд оролцсон гэдэг чинь бас их одоо үнэлэгдсэн л гэж би одоо өөртөө ойлгоод байгаа шүү дээ. Тэгээд одоо баяртай байна үнэхээр. Танд дахин баяр хүргэе. Мөнгөн мод 2024 наадмын шилдэг жүжигчний номинацид нэр дэвшиж байгаа явдалт тань бас бид бүхэн халуун баяр хүргээд хамтдаа хэсэг хормын дараа иргэн уулзъя. За баярлалаа. Монгол улсын гавьяач жүжигчин Цэрэн Дайр завтай бид бүхэн сэтгэлийг хуваалцлаа. Яг одоо Дөрбөчийн Эрдэмийн театрын 1-р давхурт ажиллаж байгаа хөтлөгч Оюун Тулолон ганц зэрэг нартай иргэн холбогдъё. За улаан хивсний ёслол маань маш гайхалтай болж байна. Маш олон уран бүтээлчд маань хүрэлцэж ирж байна. За тэгээд сая ярилцлага хийсэн Барсмада маш баярлалаа. Мөнгөн мод наадмын маань усны гол номинац бол шилдэг жүжигчин байдаг. Энэ удаагийн шилдэг жүжигчин номинацид бол Монгол улсын гавьяач жүжигчин Цэрэн Дайр зүйгч маань нэр дэвшиж байгаа. Тэгээд миний хувьд би маш их баяртай байгаа. Цэрэн Дайр зүйгч маань бол арт түмнийхээ хүндэтгэлийг хүлээсэн ийм сайхан уран бүтээлж байгаа. Олон сайхан дөрүүдээр үзэгчдийн зүрх сэтгэлд үүрд хоногч байдаг. Ийм сайхан уран бүтээлч Цэрэн Дайр зүйгчтэй чин сэтгэлээсээ халуун баяр хүргэе. Амжилт хүсье танд. Амжилт хүсье. Мөнгөн мод 2024 үргэлжилж байна. Ганц зэрэг Оюун Тулолон нартай баярлалаа. Мөнгөн мод 2024 наадмын шилдэг дуучин номинацид нэр дэвшиж байгаа Улаанбаатар театрын гоцлол дуучин Отхон болцтой уулзахад бэлэн болоод байна. Сайн байна уу? Сайн байна уу? За таны сэтгэл ямар байна? Өнөөдөр Мөнгөн мод наадмын шилдэг дуучинд нэр дэвшсэн байна. Бас энэ номинацид анхудаа нэр дэвшиж байна тийм ээ? Одоо маш сайхан байна. Улаанбаатар театрын маань одоо
хамт олон маань энэ жил энэ наадамдаа ер нь оролцоод үзвэл яасан бэ? Материалаа өгөөд үзүүл гээд надад санал тавьсан. Тэгээд ингээд тэнцээд одоо энэхүү наадамдаа оролцож байгаадаа маш их баяртай. Үнэхээр их баяртай гоё. Таны хувьд ер нь хүлээлт ямар байна? Өрсөлдөгч нарын талаарх бас сэтгэл ямар байдаг вэ? Би нөгөө нэг хүлээлт үүсгээгүй. Ер нь бол айгүй гоё ийм нэр түүх одоо төртөө ийм гоё түүхтэй наадамд оролцож байгаа маань л одоо айгүй тийм сайхан байна. Таны хувьд уран бүтээл болон ажлынхаа гарааг Улаанбаатар театраас эхлүүлсэн үү? Тий. 2023 онд Орос Албаны улсад төгсч ирээд Монголд ирээд Улаанбаатар театртаа 2024 онд орсон. Тэгээд 2024 оны маань хувьд бол Хэрүүг Entertainment-тайгаа хамтраад хоршил чанар хэлбэрийн одоо прожектыг бид нэр эхлүүлсэн байгаа. 2-3 бүтээл маань хийгдсэн явж байна. Прожектын маань одоо зорилго нь гэвэл одоо Монгол улсын сонгодог урлаг болон дэлхийн одоо сонгодог урлагийн томоохон хэлбэрийн бүтээлүүдийг одоо шинжилэн найруулж одоо дуулж одоо Монголынхоо ард түмэнд таниулах тийм зорилготой прожект эхлүүлсэн явж байна. Тэгээ ажил маань сайхан явж байгаа гэж хэлэхэд маш татай. Маш сайхан төслийг эхлүүлээд явж байгаа юм байна. Уран бүтээлийн өндөр амжилтыг хүсье. Өнөөдөр Мөнгөн мод 2024 наадмын магадгүй шилдэг дуучин номинацийг одоо авсныхаа дараа бас дахин одоо таарлах хасагчрал ерөөл тохиох байх гэж найдаж байна. Танд амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. Үргэлжлүүлээд уянгатайгаа холбогдъё. Барсмада баярлалаа. Үргэлжлүүлэн бид та бүхнийгээ дуу хөгжмийн шилдэг бүтээл нэр дэвшиж байгаа Born Retro Volume 2 цомгийн продюсер Күштэй уулзалж байна. Энэ сайхан орой мэндийг хүргэж байна. Орой мэнд хүргэж амар гаргаж байна. Чи ч гэсэн. За тэгэхээр Born Retro Volume 2 1 2 3 4 гэд ингээд цаашаа үргэлжлээд явж байгаа шүү дээ тий. За яг энэ олон одоо яг бэлэн болсон байгаа 3 цомгоос ч юм уу Volume 2 нь яг юу н онцгой болоод өнөөдрийн яг энэ одоо нэр дэвших хүртэл явсан гэж бодож байна чинь. Volume 2 бол Volume 1-ээс ялгаатай нь бол жаз хөгжмөнтэй холилсон тий. Жаз хөгжмийн 3 найруулагч ороо бид нэр 20 дугаар зууны 160-аас 80 оны хөгжмийн зохиолчдын 6 дугт шинжилж найруулсан юм бүтээл болсон. Тэгэхээр Volume 3 бол цомог нарай гараагаа 4 царай болог байгаа. Яг 3 маань илүү эмхтэй хөгжмийн зохиолчдын одоо бүтээлүүдийг алдаршуулахаар бид нэр сонгож авсан юм 5 хөгжим байгаа. Тэрийг бол эхнээсээ хийгээд явж байгаа. Нэг нь бол ойлгомжтой байсан. Арай нэг 50 60 оны цомгууд гэхдээ илүү жоохон chill hop, pop чиглэл рүү байсан. Тэгэхээр яг jazz одоо цомог нугасаа өнгөрсөн жил гарсан л да. Тэрийг болон бас нэг өөр бас цомогтойгоо хамт энэ одоо Мөнгөн модын номинац руу одоо мэдээлэл өгсөн байсан. Дуу хуур гэдэг чинь ингээл үргэлж дурсамж авч явж идэг. Дээрээс нь одоо ингээд үргэлж шинчилж амнаас амны хооронд ард иргэдийн дунд ингэж түгэж дэлгэрж явахсан дандаа тэр гоё мөнгө урт настай, амьтайгаа тэр гоё халуун дулаан илчээрээ байдаг те. Тэр энэ гал илчийг нь ингэж улам гоё өрдөж байгаа энэ прожект бол одоо олон залуучуудын хувьд одоо талархлыг нь хүлээж байгаа гэж ойлгож байна. Би ч гэсэндээ одоо маш сайхан шимтэд сонсдог. Яг янз бүрийн сэтгэлүүд, комментууд байсан бах. Одоо юу гэх юм миний хувьд бол ингээд зарим нь одоо дээр үеийн дууг арай дэндүү өөрчилчлөө ч юм уу янз бүрийн зүйл байсан бах. Гэтэ дийлэнхтэй бол хүмүүс маш талархалтай хүлээж авсан баха. Ер нь бол тийм маш баярлаа. Rework гэдэг форматаар бид нэр данжаа. Формат нь болохоор одоо cover хийх сквал, remake одоо сквал өөр бусад sample хийх ч юм уу. Тэр одоо төрлүүдээс бол арай жоохон ялгаатай. Rework нь болохоор ижил нэрээр гэхдээ одоо temp, гармон юмнуудыг нэлээх өөрчлөөд тухайн тэр хийж байгаа уран бүтээлчд нь өөрийнхөө үнцгийг илүү сайн оруулж өгдөг. Тэгэхээр тэгснээр тухайн тэр бүтээл маань энэ бүр яг шинэ бүтээл юм шиг болж өгдөг л дээ. Тэгэхээр яг энэ маань угаасаа нэг хагас лаборатори, хагас судалгааны төсөөл тэгээд лаборатори гэсэн юу гэж бодохтой. Бид нэр ингээд сэдвээ ерөөхдөө хөгжимчтэй одоо найруулагчтай өнгөд найруулагч маань өөртөө бас ингээд дуунуудаас сугалж аваад тэгээд энэс найруулагч юм те. Тэгэхээр тухайн тэр хүмүүсийн одоо нэг бодлын урлагаа хангах хөтөлбөртэй адилхан байхгүй. Тэгэхээр тухайн тэр хүмүүс маань өөрөө яг тэр юу гэж бодож байгаа, яаж тэрийг reimagine хийсэн гэдэг тал руу гаргаж ирэх тийм зорилготой төсөлтэй. Гэхдээ ингээд нэг нөгөө талаар Монголын ингээд дуунууд маш олон гэдгийг мэдчихэж байгаа учраас энэ төсөл бол хизээч дуусахгүй юм шиг санагдаж байгаа тийм. Тэгэхээр бид нар угаасаа ингээд тодорхой цаг хугацааны дараа энэ төслөө дуусгана.
Тэгээд дараач эзлэгөө орно. Born Retro Volume 2 гэсэн энэ одоо лабораториос гарсан бүтээлүүд өнөөдөр мөнгөн модын тайзан дээр хэр хол тавихыг л харах үйлдэлээ. Баярлалаа. Лабораторийн тэр олон одоо судалгаа шинжилгээ цааш үргэлжлэх тэр одоо ажилд амжилтсан. За маш баярлалаа. Баярлалаа. За баярлалаа үзэгчдээ мөнгөн мод 2024 наадмын улаан ясны яслал үргэлжилж байна. Мөнгөн мод 2024 наадмын улаан эсний ёслолоос эрхэм хүндтэй гайхамшигтай зочдыг бид та бүхэнтэй уулзуулж байна. За яг одоо миний хажууд хувь заяа киноны гол дүрийн жүжигчид нартай олон Монгол Улсын гавьяа жүжигчин Эрдэнэ Заанаар зогсож байна. За Эрдэнэ Заан ахын хувьд бол өнөөдөр шилдэг жүжигчний номинацид нэр дэвшсэн байна. Тэгээд таны сэтгэл ямар байна? Өнөөдрийн наадмын тухайд бас хуваалцъя. За тэгээд юуны өмнө одоо хувьсал production 8 дугаар бүтээл хувь заяа кино маань дэвшиж байгаад маш баяртай байна. Тэгээд бид нэр өөрсдөө бүгдээрээ хамт олноор ирээд энэ наадамд оролцоод одоо явж байна. Тэгээд мэдээж уран бүтээлчний үед сэтгэл хөдлөлгүй яах вэ? Бас жилийнхээ хөдөлмөрийг үнэлүүлээд өнөөдөр үнэлүүлэх гээд одоо зогсож байгаад бас сэтгэл хөдлөж байна, догдолж байна. Тэгээд соёл урлагийн салбарын тэргүү наадам шүү дээ. Мөнгөн мод наадам бол тийм ээ. Таны хувьд хийцдэх удаага нэр дэвшиж байгаа вэ? Яг одоо дэвшиж байна. Ер нь хүлээлт ямар байна? Мэдээж сэтгэл догдолгүй яах вэ? Мэдээж энэ уран бүтээлээ бас намнаас нэр дэвшнэ гэдэг бол сэтгэл догдлохгүй байхын аргагүй тийм учраас байна. Үнэхээр үзэсгэлэнтэй хөөрхөн харагдаж байна. Эрдэнэ Заан ах манаас урдын адил нүднийг ялалзаж байна. Баярлалаа. Танд амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. Бүх оролцогчдод бас амжилт хүсье. За урагшлуулан хөтлөгч оюун туулалан ганц зэрэг нартай иргэн холбогдъё. Барсмада маш их баярлалаа. За тэгэхээр өнөөдрийн бас олон номинацтай чинь хувьсал продакшны уран бүтээлчтэй хүрэлцэн ирсэн байна. Тэгээд жүжигчин Эрдэнэ Заан ах маань одоо хувь заяа уран сайхны кинонд гол дүр бүтээсэн байгаа. Тэгээд гол дүрийн жүжигчин охин бас хамт ирсэн байна. Тэгээд энийг би харж байхад энэ кино зураг авалтын хугацаа бас нэлээд удаан хугацаанд үргэлжилсэн хараас. Яг бол тэр охин маань киноны зураг авалтанд энэ жижиг охин байсан. Гэтэл одоо маш том охин болсон байна. Тэгэхээр ямархуу одоо хугацаанд бүтээгдсэн уран бүтээлээс мэдээж удаан хийгдсэн гэдэг утгаараа бас айгүй сайн уран бүтээл болсон гэж бодож байгаа. Тэгээд Эрдэнэ Заан ахтай амжилт хүсье. За амжилт хүсье. Мөнгөн мод 2024 уран бүтээл замун уран бүтээлчдийг шалгаруулах ёслолын үйл ажиллагаа маань үргэлжилж байна. Баярлалаа үзэгчдээ үргэлжлүүлэн бид та бүхнийг Улсын дэвэр бүжиг эрдэмийн театрын гоцлол дуучин Цэрэн Чунттай уулзуулж байна. Баярын мэнд хүргэе. Энэ сайхан оройн мэндийг хүргэе. Өнөөдөр их сайхан орой байна. Одоо театрын дэлхийн театрын баярын мэндийг хүргэе. Олон удаагийн мөнгөн модод хүрэлцэн ирж ирснийг санаж байна. Энэ жилийн мөнгөн мод таны анхны сэтгэлээр юугаараа илүү онцгой, юугаараа илүү содон сонирхолтой болж байна. Яг нь ер нь мөнгөн модыг чинь жил болгон хүлээдэг, уран бүтээлч болгон хүлээдэг те. Жилийнхээ одоо хамгийн хийсэн бүтээснийг шалгуулах гэж хүлээдэг. Жил болгон шинээдэг, жил болгон шин юм хийсэн байдаг учраас тэр өөрөө одоо хийсэн гадаад болон дотоодод те уралдсан болоод бүтээсэн зүйлээ улстай шалгуулахад ирж байгаа энэ жил болгон шин онцлог бас их сайхан байдаг шүү. Тэгвэл 2024 онд таны ажил, карьер, уран бүтээлийн хувьд тэр тод бөгөөд онцгой шин зүйл нь юу байсан юм бэ? За 24 оны хувьд бол дэлхийн 9 орны оролцсон одоо уран бүтээлчдийн хосод гэдэг уралдаанд Кыргыз улсад болсон. Тэгээд тэрэнд гран-прийн шагнал авсан. Манай Дөрийн театр маань дурлалын ундаа гэж шинэ одоо нийгмийн дөр жүжиг тавьсан. Тэрэнд гол дүр бүтээсэн. За мөн одоо орон нутгийн уран бүтээлчдийг одоо Орос холбооны улсын Красноярск хотод сургалтанд хамруулсан. Оросын холбооны улсын Красноярск хотод Евгений Онегин дүүрийн Ленскийн дүрд тоглосон. Тэнд одоо гаргасан Монгол дуурийн айрын дуэтээс бүтсэн пензныхаа нээлтийг Оросын болон Хятадын уран бүтээлчтэй хамтран нээсэн. Одоо ийм уран бүтээлийн хувьд бол их сайхан амжилт ололттой жил байлаа. Ямар ч завгүй, зогсолтгүй, урагшилсан, ингэж одоо амжуулсан ийм жил өнгөрсөн байна. 25 он ч гэсэн ялгаагүй гайхалтай байх. Могон жил чи юусэн бол мөрөлзүүлэл ирч айгүй олон ажил амжилтаа явуулдаг жил гэсэн шүү дээ. За баярлалаа. Ингээд үчиг тухтай сайхан өнгөрөөгөөрэй. Цаг зав гаргасан танд маш их баярлалаа. За. 16 дахь удаагийн оны шилдэг уран бүтээл болон шилдэг уран бүтээлчийг тодруулах Мөнгөн мод 2024 наадмын улаан эвсний ёслолоос бид бүхэн нэгэн гайхамшигтай бүсгүйтэй уулзах гэж байна. Энэ бол биологийн ухааны доктор, өнөөдрийн наадмын шилдэг судлаач номинацид нэр дэвшиж байгаа хатагтай Бадам Цэцэг байна. Оройн мэнд хүргэе. Баярлалаа, танд ч гэсэн. За таны хувьд өнөөдөр шилдэг судлаачийн номинацид нэр дэвшиж байна. Сэтгэл ямар байна вэ? Хэр олон жилийн хугацаанд ер нь судалгаа шинжилгээ хийв, өөрийн карьерийн замналаас бас бид бүхэнд танилцуулна.
За баярлалаа. За ер нь юуны төрөнд энэ мөнгөн мод наадамд анх удаага оролцож байна. Би өөрөө байгалийн төвхийн музейд 20 гаруй жил ажиллаж байгаа. Энэ хугацаанд ихэвчлэн ургам судлаач эрдэм шинжилгээний ажилтныг хийдэг байсан. Энэ үедээ музейн ажлынхаа хажуугаар судалгаа шинжилгээнийхээ ажлыг орхигдуулалгүй байнгын энэ ажлаа хийсээр ирсэн. Тэгээ сүүлийн 10 жил одоо ой судлаар энэ мэрэгшин ажиллаж байна. Тэгээд энэ удаад нэр дэвшиж байгаа судалгааны ажил маань их нартын байгалийн нөөц газарт явуулсан судалгааны ажил. Энэ ургамлын аймаг ургамлжилтанд одоо хэрхэн ямархуу байна, сүүлийн энэ цаг уур байгаль орчны өөрчлөлт, сүлжилтийн одоо энэ үр дүнд ургамлын аймаг маань ямар одоо нөлөө үзүүлж байгааг судалсан судалгааны үр дүн байгаа. Ингээд хамтран судалсан хамт олондоо судалгааны багийн хамт олондоо судалгааны ажлыг маань байнга дэмжиж байдаг гэр бүл, хань ижил, аав ээж, дүү нартаа хүүхдүүддээ үнэхээр их баярлж байна. Анх удаа дэвшиж байгаа. Баяр хүргээ танд дахин тэгээ хүлээлт ямар байна вэ? Үр дүн ер нь яаж гараасаа гэж бодож байна? За ер нь бол судалгааны ажил бол тийм амархан ч ажил биш, олон жилийн одоо тууштай байнгын одоо ажил хөдөлмөрийг шаардаж байдаг, хөдөө хэрээр их явдаг ийм ажил. Энэ судалгааны ажлыг хийхэд бол одоо үнэхээр хүнд хэцүү үеч би, баяр жаргалтай үеч би, өнөөдөр энэ сайхан өдөр бол үнэхээр бас судлаач хүний хувьд өөрийнхөө бүтээлийн үр дүн үзэх гэж байгаадаа үнэхээр талархууштай сайхан өдөр байна. Магадгүй одоо байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн өнөөгийн цаг үед дэлхийд даяарын дулааршиж байгаа энэ үед одоо шүүгчдийн одоо харааны өнцгөл мэдэх байхдаа энэ үед бол яг уу одоо биологийн салбар, музейн салбарт, соёл урлагийн салбарт хэрхэн хөгжиж дэвшиж байгааг харвал ер нь бол өөртөө бол бас итгэл найдвар төрж байна. Танд дахин баяр хүргэе. Тэгээд амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа үзэгчдээ, үргэлжлүүлэн бид та бүхнийгээ шилдэг найруулагчид нэр дэвшиж байгаа найруулагч Тамиртай уулзуулж байна. За энэ сайхан оройны мэндийг хүргэж байна. За баярлалаа. Бас чамд болоо бас цэнгэрлэгцээ үзэж байгаа нийт үзэгчдээ бас олон улсын театрын баярын мэндийг хүргэе. Цаг хугацаа айгүй хурдан өнгөрсөн нь мэдэгдэж байна л да. Таны өнөөдөр мөнгөн мод 2024-д нэр дэвшиж байгаа гэхээр саяхан нэр дэвшээд авсан мэдтэй гэсэн чинь тэр маань айл хэзээний 2017 онд Зүрхний илүү орон сайхны цагааны найруулагч байсан юм байна л да. Энэ жилийн хувьд таны онцлог бүтээл юу вэ? Манай фантастик продакшн Зура гэдэг төслийнхаа 3% Зура цэвэрлэгээ гэсэн төслөөрөө бас тэр киногаараа бас шилдэг уран бүтээл, шилдэг найруулагч нэр дэвшиж байна. Тэгээд мэдээж нөгөө орчин цагийн техник технологи зураг авалт, компьютер график, тийм шинэ дэвшилт технологиг нэвтрүүлэх гэж тогшоолтод хичээж бүхэн маш их ажилласан. Тэр л нэхлүүлсэн болоод гэж бодож байна. Саяхан бас цөөн цаг уран сайхны кино нээлттэйгээд удаагүй ер нь 24 он болвол уран бүтээлийн айгу ол замаг дүүрэн ихтэй юм гайхалтай жил болж өнгөрсөн юм байна да тийм ээ. Өнгөрсөн 24 оны 3 сарын 1-нд киногоо нийлжсэн. Зураг цэвэр сурам ажиллагаа. Тэгээд сая 3 сарын 6-нд бас өөрснөөхөө цөөн цаг гэдэг энэ киногоо нийлээ. Тэгээд яг жилийн датаа тэгэхээр тэр хугацаанд бид бүхэн зогсолтгүй нон-стоп одоо яаж их ажилласан бэ гэдгийг бол үзэгчдэд одоо надаар хэлэлцэх мэдчихэж байгаа. Тэгээд бас сайхан энэхүү сайхан наадад бас манай фантастик продакшн өөрснөөхөө уран бүтээл бас өрсөлдөх гээд орж байгаа бас маш их баяртай байна. Олон үйл ажиллагааны нээлтэнд цаг зав гаргаа очдог юм амжиггүй. Тэгвэл мөнгөн модын улаан авсны бас мөнгөн модын шагналыг ардуулахын өдөр энэ үйл ажиллагаа бусдаас юугаараа онцгой гэдэг юм бэ таны хувьд? Мэдээж яг хөө энэ мөнгөн мод гэдэг маань өөрөө эртний манай хар хорон хотны сүлд тэмдэг болсон. Тэгээд энэ чинь ганцхан Монголын биш. Дэлхийн хотын өөрийн сүлд тэмдэг болсон. Тэгээд ийм сайхан бэлэгдлэр те одоо энэ 5 дуунаас нь 5 сайхан идэ тансаг болж урсдаг. Тэгээд дээр нь яг энийг бол би бодохны бол тэгж боддгийн. Бүх урлагийн салбарынхны те оюуны ундраг те тэр нь одоо мөнгө зогсон шүү. Яг энэ мөнгөн мод шиг үргэлж ундарч байгаасаа гэж энэхүү наадам болдог учраас мөнгөн мод наадамд бол манай уран бүтээлчид ганцхан фантастик продакшн ч гэлтгүй бүх уран бүтээлчид чөлөөт уран бүтээлчид гэсэн бүгд сэтгэл төгшин, сэтгэл догдлон тэгээд энэхүү наадамд оролцдог. За баярлалаа цаг зав гарган хүрэлцэн ирсэн дүчийг тухтай сайхан өнгөрүүлээрэй. Мөнгөн мод 2024 наадмын цахим шилдэг бүтээлд нэр дэвшиж байгаа M Music компани үүсгэн байгуулагч Бат Магнатай бид бүхэн уулзахад бэлэн болоод байна. Баяр хүргээ юуны төрөнд нэр дэвшиж байгаад сэтгэл их өндөр байх шиг байна тийм ээ. Өнөөдөр бидэнтэй хуваалцсан уу? Энэ сайхан мөнгөн мод наадамд анх удаа нэр дэвшиж байна. За манай M Music компани одоо
эм караокегээ дижитал үйлчилгээ маань энэ наадам нэр дэвшиж байгаа. Тэгээ 2024 онд бид нэр зах зээл дээр одоо бүтээгдэхүүнээ танилцуулаад үйлчилгээ нэвтрүүлээд Univision-д одоо өрхийн караоке мобайл хэлбэрээр бол эм music application дотор караокегаар байрсан байна. Тэгээд хаанаас ч хизээч хүссэн газраас караокеч боломжийг бид нэр олгож байгаа. Та бүхэн ерөнхийдөө анханасаа энэ бүтээлээ бүтээхдээ ер нь энэ үйлчлэгийг нэвтрүүлэхдээ ер нь ямар зорилготой бүтээсэн бэ? Тэгээ энэ бид нар бол анх удаа дэвшиж байгаа. Дээр нь энэ сайхан танхимд ирээд маш олон энэ мундаг бүтээлүүдтэй одоо нэр дэвшээд өрсөлдөж байгаа одоо маш баяртай байна. Тэгээд хамгийн гол нь энэ караоке систем гэдэг энэ зүйл бол олон жил одоо 20-30 жил энэ дуу хөгжмийн бүтээлүүдийг яаж эдийн засгийн хэрэглэлд оруулах уу, яаж зохиогчийн эрх эзэмшигч нар, дуучид, уран бүтээлч, үг ая бичигч нар одоо эндээс ашиг орлого олдог бол боломжийг бүрдүүлэх үед дээр ажиллаж исэн бол бидгэд бол энийг цогц утгаар нь хийгээд одоо алерт одоо уран бүтээлч сонстой орлогууд, дуулалтын орлогууд аваад эхэлсэн. Univision дээр одоо 28,000 айл төлбөртэйгээр актив ашиглаад явж байгаа юм шиг байна. Маш таатай байна. Энэ бүхнийг сонсоход яагаад цахим шилдэг бүтээл нэр дэвшсэн бэ гэдэг нь илүү тодорхой болж байна гэж бодож байна. Тэгээд Батмагна танд баяр хүргэе. Амжилт хүсье. Мөнгөн мод 2024 яслах хүндэтгэлийн үйл ажиллагаа улаан эвсний яслаар та бүхэнтэйгээ үргэлжлүүлээ уулзаж байна. Бид яг одоо та бүхнийгээ шилдэг архитектурын бүтээл нэр дэвшиж байгаа архитекторч Нэм цогттой уулзуулж байна. Танд энэ сайхан орой мэндийг хүргэж байна. Баярлалаа. Юуны өмнө Монголынхоо одоо ард иргэдийн өмнөөс танд маш их талархлаа илэрхийлье. Учир нь юу вэ гэвэл хүрээ майдрын дугуйн хэмээх одоо мөргөлчдийн очих дуртай одоо Монголын шашны үнэт өв соёлыг бүтээн байгуулсан танд маш их баярлалаа. Тэгэхээр энэ одоо төсөл маань бас одоо нэлээд олон жилийг ардаа үлдсэн том бүтээн байгуулж үү. Та энэ бүх хугацаанд болж өнгөрсөн зүйлийг маш товчхон эргээд бидэнд хэлж өгвөл 2006 оноос одоо Дашчойлын хийдийн хийд түүний хам юу Намжуу хамбын одоо санаачлагаар анх санаачлагтаад тэгээд 2006 оноос чи эрт энд бол манай одоо хүн бүхэн мэдэх байх манай шилдэг архитектор Алдан гэж манай архитектор тэр үеэр анх одоо энд оролцоод ингээд хийгээд тэгээд одоо өнөг хүртэл ингээд ашиглалтаар дуусгаж байна. Энэ хугацаанд бол яг манай тэр гайхамшигт архитектор өвд болсон. Би ажлыг ингээд дуусгасан. Тэгээд одоо тэр хүн маань одоо бас харж л байгаа. Энэ нь бол гайхамшигтай бүтээл болсон. Энэ бүтээл бол угаасаа хүрээ майдрын дугуйн гэдэг нэртэй. Угаасаа одоо нөгөө манай одоо Монгол байсан өндөр дугуйн байсан гэдэг баримтан дээрээ үндэслээд тэрийг жоохон орчин үеийн шийдэлтэй болгоод ингэж тэр хийж ашиглалтанд өгөөд олон төмний бүтээл болгож байгаа баяртай байна. Сүм дугуйн шашин мөрөглийн газрыг төдийлөө одоо сүүлийн үед анзаарч хардггүй залуучууд бидний хувьд хүртэл очиж саатах дуртай ийм сайхан газар нэгээр нэмэгдсэнд бол үнэхээр баяртай байгаа. Тэгээд Монгол түмэн бол тоон бэлэгдэлд бас их одоо дуртай байдаг. Энэ жил одоо нээсэн Дашчойлын эдэг дахин сэргээсний 33 жилийн түүхэн ойтод давхцаж байгаа юм байлээ. Чандман 3 эрдэнэ гэж бас их бэлэгшээлтэй үйл явдал болж байгаа юм байна гэж дотроо бодчихлаа. Залуучууд та нартай зориулж хэлэхэд энэ хийдийг бүтээхэд энэ хийдийн лам нар бүх хүмүүс энэ төр энийг жоо орчин үеийн шийдэлтэй болгоё. Залуучуудыг үз шаарддаг болгоё. Заавал одоо энэ яагаад байх биш. Тэнд одоо чөлөөтэй одоо мөргөл зөргөлөө хийгээд сэтгэл санаагаа бясалгаад гардаг болохын төлөө их зүтгэсэн бүх хүмүүс зүтгэсэн. Энэ бол улсын хөрөнгө оруулалт байхгүй. Дашчойлын хэд өөрөө дард түмэн юу нэ өөрсдөө хүчээр одоо энийг босгож ашиглалтанд оруулсан өрөөндөө бас бахархалтай болсон. Үнэхээр тэр зориг биелсэн шүү. За баярлалаа те. Үжиг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа их үзэгчдээ үргэлжлүүлэн та бүхнийгээ студийн хөтлөгчдтэйгээ олдож байна. Уянгаада баярлалаа. За тэгээд улаан эвсний ёслол дээр маань мэдээж уран бүтээлчд маань маш ихээр оролцож байна, маш ихээр цугласан байна. Ер нь тэгээд энэ удаагийн наадам дээр уран бүтээлчд маань цагаасаа өмнө ирсэн байна. Энэ одоо догдол маш их өндөр байна гэж ойлгож байна. Тэгэхээр яг дээрэс нь манай уран бүтээлчдийн бас өнөөдрийнхаа энэ наадмыг хүндлээд маш гоё ёслол төгөлдөр хувцсалж ирсэн гайхалтай харагдаж байна. Архитектурын шилдэг бүтээл номинацид оролцож байгаа Нэм цогттой дөнгөж сая улаан эвсний ёслол дээр ярилцсан. За Нэм цогт маань хүрээ майдрын дугуйн гэдэг бүтээлээр Мөнгөн мод 2024-т оролцож байгаа юм байна. За ингээд бүгдээрээ улаан эвснийхээ ёслол руу эргээд орох юм.
Мөнгөн мод 2024 наадмын шилдэг удирдаач номинацид нэр дэвшиж байгаа Дуур Бүжгийн Эрдмийн театрын ерөнхий удирдаач Солин дэргэний ажилтан Тэлмэн очиртой хэсэг хором ярилцахад бэлэн боллоо. Сайн байна уу? Сайхан хаварч байна уу? Сайхан хаварч. За өнөөдрийн сэтгэл ямар байна? Таны хувьд мөнгөн мод наадамд анхудаа нэр дэвшиж байна. Тэр дундаа шилдэг удирдаач номинацид нэр дэвшиж байна. Тий, миний хувьд гимп их тогтлол мэдрэгдлээ. Тэгээд театртаа би өөрөө ажилладаг хүний хувьд театртаа ингээд одоо нэр дэвшээ, театрынхаа удирдлагыг ингээд төлөөлөөд, уран бүтээлчдийгээ бас ингэж төлөөлж нэр дэвшиж байгаа явдал бол миний хувьд бол маш баяртай. Таны цаашдын уран бүтээлд амжилт хүсье. Хамтдаа Мөнгөн мод 2024 наадмын шилдгийн шилдэгүүдийн номинацийг одоо дуудах мөчүүдээс үр дүн ямар гарах нь вэ? Тэгээд амжилт хүсье. Маш их баярлалаа. Баярлалаа.